За юу байцгаана. Манай үеийнхэн бол Naruto, One Piece, Bleach-ийг үзэж өссөн. Харин одоо үеийнхэн бол Chainsaw Man, Jujutsu Kaisen, Demon Slayer-ыг илүү түлхүү ярьдаг болсон байна. Тэгэхээр яг аль нь илүү юм бол? Аль нь илүү сэтгэл хөдлөгдөг? Аль нь үнэхээр утга учиртай? Яг аль нь илүү бүтээл вэ? Өнөөдөр энэ видеон дээр энэ бүхнийг задлаад харцгаая. За юу ч гэсэн гол сэдвүүдэд орохоос өмнө Big Three гэж яг юу байдаг вэ гэдгийг ойлгож авцгаая. Big Three гэдэг нэршлэн бол зүгээр л нэг фэнүүд зохиожсон нэр биш. Энэ нь 2000-аад оны үед Японы Shonen Jump сэтгүүл дээр хамгийн алдартай, хамгийн өндөр борлуулалттай, хамгийн өргөн цар хүрээг хамарсан 3 зурлыг хилдэг нэршил. One Piece, Naruto, Bleach. Энэ гурав бол зүгээр л хит аниме байгаагүй. Бидний нөлөө интернет, хувцас заагур, тоглоом, мим салбарт хүртэл оролцсон. Энэ гурван анимег үздэггүй хүүхэд гэж байгаагүй болов. One Piece нь 1000 гаруй ангитай, Naruto 700 давсан ангитай, харин Bleach 400 хүрэхүйц ангитай. Бүгд л main character-ийн development дээр суурилж, итгэл үнэмшлийн талаар нь гардаг. Харин шинэ үеийн Big Three гэхээр Jujutsu Kaisen, Chainsaw Man, Demon Slayer. Эдгээр нь мөн л адил богинохон хугацаанд яг зэрэг маш их хандлтыг авч дэлхийд даяар тренд болж чадсан бүтээлүүд. Гэхдээ нэг зүйл нь шинэ үеийн Big Three бол баталгаагүй, хинэн ч хизээч солигдож болох үз. Харин хуучин Big Three бол баталгаатай зүйл юм. Хизээч солигдохгүй гэсэн үг. За. Одоо ингээд ойлгочихсан юм чин шууд үндсэн сэдвүүд рүүгээ ороод явчихъя. Эхний авч үзэх зүйл бол плот. Ерөнхийдөө бол өгүүлэмж хандлагын ялгааг нь тайлбарлана гэсэн үг. Хуучны Big Three дээр тулаан эхлэхээсээ өмнө маш их build up хийдэг байсан. Жишээ нь Naruto Chunin X Mark дээр бүгдийг нь ингээд дөрүүдээ бүгдээрнгийн танилцуулдаг. Харин One Piece дээр бол багаар нь дамжуулаад тэр дайсан болон өөрсдийнх нь талд байгаа хүмүүсийг яг хин нь яг юутай холбоотой яасан исэн гэд. Ерөнхийдөө бол флашбэк ангууд нилээн олон. Харин шинэ үеийн хувьд бол илүү хурдан пейстэй, шууд тулаанууд, шууд эмоц руугаа оруулаад бүх юм нь шууд араасаа илүү өндөр давтамжтай явдаг. Chainsaw Man бол Denji-г шууд Chainsaw Man болгоод тэгээ Gojo шууд Jujutsu Kaisen дээр гарч ирэхдээ л маш хүчтэй аимшигтэй дүр байсан. Demon Slayer эхний анги дээр л шууд Tanjiro-гийн гэр бүлийнх нь үхдэг, шууд л өрнөл рүүгээ ороод явчихдаг. Ялгаа нь хуучны Big Three бол илүү удаан бөгөөд гүнзгий пейстэй байсан бол гүнзгий пейс гэж байхгүй шүү дээ. Худлаа шааж байгаа. Зүгээр л удаан пейстэй илүү нэг тийм дотгошин оруулж өмнөх дөрүүдийг одоо энэ байгаа дүрийг илүү сайн таниулж өгөх зорилготой байсан бол шинэ үеийнхний хувьд илүү хурдан өндөр пейстэй тэгэд илүү олон акшн хэсгүүдээр бид нарыг байгаа гэсэн үг. За одоо болохоор main character-ууд дээр нь тулгуурлаад энэ анимегийнхэн ялгаа гарах гэж оролдъё те. Naruto бол маш энгийн хэрнээ маш том зорилготой. Тэр нь Hokage болох. Hokage гэдэг чинь баг л ерөнхийлөгч шүү дээ тий. Тэр улсынхан, тэр кланыхан. Luffy болохоор баг ялгаагүй дээ. Яг тэр байгаа ертөнцийнхэн хамгийн хүчтэй хүн л болох зорилготой. Тэр нь далайн дэрэмжтэй хаан. Тэгэд бас тэрийг туулаад даваад янз бүрийн босготой тулаад тий шинэ хүчний системүүдийг хараад дэлхийн засгийн газар гэдэл бүгдээрнг нь бол чарна. Харин Ичигогийн хувьд болохоор яг ч миний хувьд хардгаар болохоор тийм зоригсоод байх юм байхгүй. Арк болгон дээр зорилго нь арай өөр байдаг гэх юм уу. Зүгээр л хайртай бүхний хамгаалах гэдэг нь л зорилго юм шиг байгаа. За тэгвэл New Generation Big Three дээр яриад үзье л да. Denji бол үнэхээр fuck off pista бодолтой. Би охинтой юу ямаар байна. Би юу баримаар, мөн баримаар байна гэдэг тий. Тэгвэл Yuji-гийн болохоор бас нэг зоригсоод байх юм байхгүй. Зүгээр үхэхтэй үн цэнтэй хүн байх гэдэг зорилготой. Яг хөө тэрийг одоо ингэж хүн болгон хүсдэг л бахал та үн цэнтэй байх гэх тий. Үхтлээ хүмүүст туслана гэдэг яг тиймэрхүү зорилготой шүү дээ цаачаа. Тэгээд ингийн амьдралаар амьдарч исэн чинь гинт Sukuna-гийн хуруугийн эзнээс болоод тэр юмдаа хутгалтчихж байгаа байхгүй. It was at this moment that he knew. He fucked up. Тэгэнгүүт л жүтгэрийн ангууч дээр болохоор ер нь бол энэ айгүй энгийн концепттэй. Ганц үлдсэн гэр бүлийн гишүүнээ буцааж хүн болгох гэдэг. Гол ялгаа нь болохоор хуучны яг old generation Big Three дээр дөрүүд нь арай нэг тийм idealistic тэгэд heroism талдаа байдаг байхгүй юу. Тэгэнгүүт шинэ үеийн болохоор дөрүүд нь арай илүү realistic юм шиг тэгээд дээрэс нь anti-hero талдаа байгаа. World building гэвэл old generation дээрээс хамгийн сайн world buildingтэй нь миний хувьд бол One Piece. Тэгвэл One Piece-ийн ертөнцийн бол маш том ертөнц. Тэгээд далаагаар аялаад нэг арал болоод тэр арал дээрээ тултан эсвэл тэднэртэйгээ найзлаад дараагийн арал руугаа шилжих тиймэрхүү концепттэй. За тэгвэл энэ нь болохоор One Piece-ийн ертөнцид улс төрийн эргэлт инээ тэрэ улс төр гэдэг нь болохоор одоо Flamingo, Dressrosa-г эзэлж авсан Crocodile гэх ихснээ юу Fishman Island дээр очиод тэнцэн гэсэн чинь
ирээдүг хардаг хүүхэн чинь манай өнийг өстө сүрэл авчирна гэж тэгсэн чи яг үнэндээ тэр Новагийн хүлгийг сөнөөхгүйсэн бол Fishman Island сүрэх байсан тий. За тэнгуут л World Government давхар ороод ирнэ. Энэ бас нэг улс төртэй холбоотой болоод явчихна. Тэгээд Revolutionary Army гэдэг зүгээр л жинхнээсээ бүтэн ертөнцийг бүтээсэн өөрийн гэсэн экосистемтэй болцсон. За тэгээд бас Нарутог ч бас дурдж болно шүү дээ. Наруто дээр ч бас тий нинжагийн систем байгаа, кланууд байгаа, тэгснэ Jinchuriki-нууд байгаа. Тэгээд сүүлд чөтгөрүүд ч гэжтэй сүүлд аратнууд байгаа. Яг ингээд Токио урсгал нь яг нэг чихтэй. Тэгээд энд тэндээс салаалж орж ирээд арай нэг тийм уялдаа холбоо логик нь илүү хоорондоо уялдах юунууд нь арай тийм дэлгэрэнгүй байж чаддаг. Харин New Generation анимуудэр Big 3 ч гэлтгүй. Ер нь одоо үед гарч байгаа анименууд ерөнхийдөө энэ тал дээр арай сул байгаа гэж миний хувьд харж байгаа юм заяа. Jujutsu Kaisen ер нь болохоор тий world building нь гүн боловч яг тийм замбраатай ойлгомжтой бол байж чаддаггүй. Ягаад Кинжаку ингээд тэр хараалаар дэлхийд ингээд хүмүүс амьдрахгүй болгох гээд байгаа гэдгийг би бол хувьдаа ойлгоогүй. Яг тийм гүн утга агуулмжтай юмнууд дутагдаад байсан. Chainsaw Man бол бүр ямар ч дүрэн байхгүй шүү дээ. Ингээд world building гэдэг юм байхгүй юм шиг явдаг юм. Зүгээр ингэж явж байгаа л чөтгөр алей инги гэл. Тэгээд Demon Slayer-ийн тал дээр ярингууд л музааны тухай баг юм тайлбарлаагүй зөө. Миний хүснээр л тайлбарлаагүй хэл та. Амар музааны талаар гарсан юм амар богинохон тэгээд амар түүхий дутуу байсан зөө. Тэгээд музааныг юусоо ингээд тайлбарлахгүй яваалсан. Тэгжсэн музааныг ялаад дууссан. За яг нэг хальтайлт орж ирдэ штэ музаан тэгдэг музаан тим юм гэх. Тэгэхээр ер нь бол яг ингээд логистик талаасаа бодоод үзэнгууд л New Generation анименууд арай жоохон сул байгаа яг энэ ангилал дээр. За саяны категори бол угаасаа Old Generation-ийнхний давуу тал нь байлаа. За тэгвэл эсэргээрээ яахаарахгүй New Generation-ийнхний бүр бут цохоод гараад ирсэн нэг зүйл нь болохоор анимашн буюу дүрслэл. Энэ категори бол яахаарахгүй бүр шинэ үеийнхнийг ингээд ялгаруулж чадж байгаа заяа. New Generation анименуудыг бүр үнэхээр яг ингээд шал ялгаатай байлгаж чадж байгаа. Бодоод үзтээ. Demon Slayer болон Ufotable те энэ хоёр бүр хамтарж агаад бүр анимег ингэж л хийдэж штэ миний хүү гэмээр те бүр үгээр хэлж боломгүй нэг тийм үнэхээр үзэсгэлэнтэй гаргацсан заяа. За тэгвэл Jujutsu Kaisen-ий тэр те choreography энэ бүр яагаад бүр ёо те бүр тэгвэл Chainsaw Man бол бүр шал өөр. Камерын үнцгүүд тавилтнууд бол бүр үнэхээр надад таалагдсан заяа. Энэ тэндээс ингээл тэнд first person руу шилжиж орж морол камерын үнцгэн тий бүр үнэхээр байн заяа. Тэгтээ нэг юм өмөрч хэлмээр байгаа нь хуучин үеийн тий Old Generation Big 3 бол тэр үеийн л техникээр тий хоцрогдсон техникээр л хийгдсэн байгаа шүү дээ. Одоо бол хоцрогдож байгаа. Тэр үедээ бол бас л амар студиуд амар сайн юунууд л хийсэн шүү дээ. Тэгмүүд л одоо тэгтээ адаптив хийж чадсан юм нь болохоор Boruto дээр ч харагдаж байгаа. За Boruto дээр харагдахгүй л байгаа л да яг үндэ гэж. Нарутогийн үргэлжлэлээс бусдан дээр нь харагдаж байгаа. One Piece дээр харагдаж байна. Тэгээ сая сүүлд гарсан Bleach-ийн 1000 Year Blood War дээр харагдаж байна. Үнэхээр яг ингээд бид нар ч бас ийм юу байвал те ийм технологитой байсан бол тэр үедээ юу та нарын одоо хийж байгаа юм тонил цаашаа хошногнуудаа гэмээр юм хийсэн. Гэхдээ би бас одоо ингээ үгүйсгэж чадахгүй л те. Гэхдээ Big 3 дээр хуучин анимашн дээр нь хүртэл амар сайн юунууд дүрслэлтэй хэсгүүд байдیں۔ Ялангуяа тулааны хэсгүүд зөө. Тулааны хэсгүүд бол бүр үнэхээр агуу байсан. Бодод үзтээ Нарутогийн эсрэг Сасуке, Люфигийн эсрэг Катакури, тэгээ Ичиго нөгөө хэн блэ нөгөө голдоо нүхтэй нөхөртэй би нэрийн сандгүй Улкиора болов нэг тийм нөхөр үүдэн штэ. Нэг ивэртэй хар тийм холоо билүү бас тийм тэрнтэй үздэг гэд юу бүр яг тэр хэсгүүдийн акшн бас байсан шүү. Тэр тулааны хэсгүүд бол үнэхээр гоё байсан. За тэгэхээр сая амар сэтгэл хөдлөл ихтэй ярьчлаа. Би нэг жоохон Old Generation тал руугаа хазаах гэдэг байна. Би энэ ч яг голыг барих хэвээр, төвийг сахих хэвээр хүн гэдгээ бас бодох хэрэгтэй. За тэгвэл одоо бүр яг хамгийн гол сэдв болох тэ эдгээр бүтээлүүд нь pop соёлд бүр яг яаж нөлөөлсөн. За яг яаж ч гэжтэй яаж нөлөөлсөн бэ гэдгийг өөрийн мэдхээр тайлбарлая заяа. За би бол баг бахта юутай болохыг хүсдэг байсан. Нарутогийн headband үүдэн штэ бүр ингээд hidden leaf myth ингээд юутай тэмдэгнүүдтэй клан болгонд байдаг. Тим юмтай болохыг үнэхээр хүсдэг байсан. Ядж хат маань нэг найзад байдаг байсан бохоггүй юу. Тэгээд баг надаас бусданд байдаг байсан баха. Тэрийг зүүгж үзээгүй хүн гэж ер нь бол 2000-ад оны ихээр үед төрсэн эсвэл 90-ад оны сүүлээр үед төрсэн хүмүүс дунд байхгүй зэ. Миний л мэдхээр баг байхгүй. За тэнгууд л One Piece-ийн тэр нэг постэр зурагнууд бол үнэхээр баг аним үздэг хүн болгоны л ханан дээр байдаг байсан заяа. Тэгээд Bleach дээр бол би бүр үнэхээр дуртай. Opening ending дуунууд нь. Сая сүүлд гэжтэй
нэг 20 он хавцаа TikTok дөнгөж гараад нэг удааг байсан юм аа. Тэгж яхад бүр TikTok дээр Bleaching opening ending-үүд дуунууд нь бүр үнэхээр од болсон. Бүр үнэхээр viral явсан заяа. Шинэ үеийн аниманууд дээр бас нэг иймэрхүү нөлөөнүүд байгаа заяа. Jujutsu Kaisen дээр Gojo-г авч үзнэ. Gojo ч өөрөө мемний бүр ингээд одоо сүүлийн үед аниме мемнэр бол үнэхээр ганцаархнаа чирж штэ баг эдэн ч мемтэй юм те. Дүнгууд л Chainsaw Man дээр бол бүр үнэхээр fan service гэдэг юмыг тулгасан штэ. Over гэдэг дүрээр те бүр waifu гэдэг стандартыг бүр шал өөр төвшөнд аваачиж маваачна. Demon Slayer болохоор бүр яг ингээд box office дээр аним өсөлдөж болдсон штэ хөгшчүүлээ гэд харуулцсан зөө. Бүр ингээд тэр нэг фильмээрээ сая сүүлд гарсан Infinity Castle, Mugen Train 2 байгаа штэ. Нэг фильмүүд нь яг энэгээр бол бүр үнэхээр box office алаан болгосон штэ бас. Гэхдээ энэ New Generation гэдэг байгаа анименууд маань би бүгдэнд нь хэлчихэ зөө нэг Big Three гэхгүйгээр яаж ч болсон, яаж ч сайн явсан нөлөөгөөрөө бол бүр үндсэндээ All Generation Big Three-гээ барахгүй. Ягаад ч барахгүй. Ягаад тэгэхээр All Generation Big Three чинь өөрөө энэ зүйлийн хөрсийг тавьж бүр яг үнэхээр аним гэж дэлхийд даяар баталж чадсан юм нь энэ гурван аним. Баггүй юу? Тэгээ энэ гурав байхгүйсэн бол би ч бас анименд орохгүй байсан байх. Би тэгээ анименд ороогүй бол манга уншиж эхлэхгүй байсан байх. Би манга уншиж эхлэегүй бол энэ YouTube суугаа нээхгүй байсан байх гэд би өөр дээрээ ярихад л бүр юм том нөлөөтэй байгаа. Тэнгууд л бусад аним үздэг, тэгээд бас юу үздэг хүмүүст бүгдэнд нь л баг саг нөлөөлсөн. Чи үзэж үзээгүйсэн ч гэсэн заяа Naruto, Bleach, One Piece 3-ыг үзэж байгаагүйсэн ч чиний одоо үзэж байгаа shonen анимууд чинь бүгдээрээ based on this three sheet гэнэ this three masterpiece заяа бүр ингээд яг энэ гурав дээр л суйрлаж бүр яг фундамент нөхгүй юу энэ гурваас л ургаж гарч байгаа. За тэгэхээр заяа хуучны Big Three бол урт арай удаан өрнөлттэй pace нь арай удаан гэх юм уу ангиудын тоолоод үзэхэд л хэдэн зуун ангитай дор хаяж 300-аас 350 ангитай байгаа. Дээшнээ бүр One Piece-ийг яривал бүр fuck off that's too long заяа. Харин шинэ үеийн Big Three бол арай хурдан пейстэй хурдан дуустдаг. Арай тийм богинохон. Сүүлийн үед та нар ер нь 12-оос их юутай ангитай эпизодтой тийм арк үзнэ үү? Би бол сүүлийн үеийн анимен дээр үзэхгүй байгаа. Тэгээд арка хүртэл ингээд сизнэр хуваадаг болсон. Тэгэхээр ер нь бол пейсийн хувьд аимшигтай том ялгаа байгаа. За тэнгууд л уучны анименууд ч өөрөө арай илүү тийм логик авцалтаатай. Тэгээд арай main character-ийн development дээр суурлаж явдаг бол юу чин одоо New Generation-ийн маань арай нэг тийм modern visual зүйлүүд дээр арай анхаарсан заяа. Нүдэнд харагдаж гэлцэл болсон юмнууд дээр арай илүү суурилсан. За тэгэнгүүт л юу чин хуучныхан болохоор хуучны анименууд бүгдээрээ л нэг тийм драма арай нэг тийм сэтгэл хөдлөгөх арай тийм зүрхэн дойрхон арай нэг хайр дурлал талдаа тиймэрхүү драматай байсан бол шинэ үеийнхэн маань болохоор үнэхээр зоригтой байгаа. Энэ хэв маягийг шууд ивдээд шовны аним ч гэсэн сэнийн агуулмжтай байж болно гэж. Арай dark drama гэх юм уу. Одоо яг тэрийг нь юу гэж тайлбарлахыг би сайн мэдгүй байна л да. Юу ч гэсэн драма нарай тийм харанхуй бараан болоо явчихсан. Тэгээд арай анти-хиро дээр суурилсан гэх юм уу. Яг hero development биш, anti-hero development гэх юм уу. Яг ингээд өв хүн ингээд сайн сайхны төлөө явж байгаа ч гэсэн яг тэрэн дээр ингээд өөрийнхөө төлөөлөл юмнуудаа хийдэг яг анти-хиро шиг тиймэрхүү хэм маягтай болцсон байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор old school all generation Big Three бол үнэхээр бүр ингээд бүр мит. Харин New Generation бол тренд. Арай тийм юу түүх болж бүр ингээд цаашдаа яахыг би өөрөө нэг сайн мэдгүй байгаа болохоор ингэж ярьж байгаа шүү. Тийм. Гэхдээ энэ хоёр нь хоёулаа өөр ингэсэн үнэт зүйлүүдтэй. Алийг нь ч үтсэн ер нь бол миний хувьд танд бурууг өгөхгүй. Ингэсгээд энэ удаагийн бичлэгээ дуусгая гэж бодож байна. Тэгээд та нарын хувьд яг аль generation илүү вэ гэдгийг комент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй. Тэгээд лайк дараарай, subscribe дараарай хэрвээ таалагдсан бол шүү. Тэгээд өөр чи юу лээ? Альва нэгэн групп дээр шеэрлүүл би бас алдартай болмоор байна. Тэгээд манайхан саб яагаад явахгүй байна? Сабаа явуул яаж яах юм? 5k хүрцгээе те. Одоо 1500 байхад 1500 ч ихэлтэй миний хувьд бол. Гэхдээ 5k руу ер нь бол те grind хийх гэж оролдож байгаа. Ойрхон бичлэг ороод явах бах. Тэгэхээр subscribe-а идэвхтэй дараарай. За тэгээд баярлалаа. Баяр та.